Улиран өнгөрч байгаа 2016 он Ховд аймгийн Алтан унаг морин спорт уяачдын холбооны хувьд амжилт бүтээлээрээ дүүрэн он болон өнгөрч байна. Энэ онд тус холбоо нь аймгийнхаа хэмжээнд хэд хэдэн томоохон уралдааныг зохион байгуулж, уяачид уралдаанч хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг үнэлсэн, улстай хөдөлмөрөө үнэлүүлж улсын тод манлай уяачдыг төрүүлсэн гэд олон сайхан амжилтаар шинэ онтойгоо учран золгож байна. 2016 оны цагаан сарын босгон дээр манай 30 гаруй уяач Ховд аймгийн алдарт уяач хэмээх аймгийн алдар цолонд хөрч мөн одоо 40 жилийн босгон дээр Монгол улстай бас алдар цолоо дуудулж Ховд аймгийнхаа олон үндэстэн ястан ард иргэдээ үндэслэн баясгаж цэнгсэн Ховд аймгаар овгсон олон сайхан уяачд маань цол хэрэгмээ бас нэмсэн байдаг. Тухайлбал манай Будмын буян нэмэх тод манлай уяач болсон. За мөн гард замын Батбаяр маань Монгол улсын алдарт уяач болсон. Мөн Дарвин сумын харьяат Төвдөнгийн Батцоож уяач маань манлай уяач болсон зэрэг улсын алдар цолоо ахиулсан томоохон сайхан амжилт гаргасан. Говьалтай аймагт зохион байгуулагдсан Даншиг наадмаас манай уяачид Булган сумын харьяат Мөнхтрийн Хөрөн морь их насны морь 3-аар давхиж Ховд аймгийн Мянгат сумын харьяат аймгийн алдарт уяач Ган очроо үйсэн мэрэгжлийн хяналтын газрын ахлах байцаагч Жамин сүрэнгийн саарлмор одоо айргийн 3-аар давх гэсэн сайхан амжилт үзүүлсэн манай Ховд аймгийн уяачдын бас уяачийн одоо эрдэм чадал ахиж байгаагийн бас тод илэрлээ гэж ингэж үзэж дүгнэж байгаамаа. Тэгээ эх 2017 онд үргэлжлүүлэн хийх ажлууд бий. Үсээ уралдаануудаа амжилттай зохион байгуулан түүнчлэн Ховд аймгийн шигшвэл хурдан мордын уралдааныг 2 дахь удаага одоо манай уяачтай холбооны тэргүүн Монгол Улсын алдарт уяач ерөөлтийн санаачлагаар одоо зохион байгуулахаар бид бас ажлаа төлөвлөж байна. Алтан унаг морин спорт уяачдын холбоо жил бүрийн уяачдын шинэ жилийн цэнгүүний үеэр оны шилдэгүүдээ шалгаруулан шагнадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд оны шилдэг 9 азраг, оны шилдэг 9 их насны морьд, оны шилдэг 9 уралдаанч хүүхэд, оны шилдэг 9 уяач гэсэн 4 номинацаар шилдэгүүдээ шалгаруулан шагнаж урамшуулсан юм а. Тухайлбал оны шилдэг 9 азрагаар Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, Зүүн бүсийн уралдааны түрүү, ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын төрөөд тус хурдалсан амжилтаар Баян зулын хээр азраг, Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн 5-д, Зүүн бүсийн уралдааны айргийн 3-т, ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 3-т хурдалсан амжилтаар Энх болдын хул азраг, Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн 3-т, Зүүн бүсийн уралдааны айргийн 4-т, ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 5-д хурдалсан амжилтаар Орсогийн хар азраг, Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн түрүү, Баруун бүсийн уралдааны аман хүзүү, Зүүн бүсийн уралдааны аман хүзүүд тус хурдалсан амжилтаар Совдын хээр азраг, Дөргөн сумын 60 жилийн ойн баяр наадмын айргийн 4-т, ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын аман хүзүүд тус хурдалсан амжилтаар Төр төвшингийн хөрөн азраг, ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 4-т хурдалсан амжилтаар Зулбадрахын хонгор халзан азраг, Ховд аймгийн Хаврын Баруун бүсийн уралдааны айргийн 3-т хурдалсан амжилтаар Сүхбаатарын цоохор азраг, Ховд аймгийн Хаврын Зүүн бүсийн уралдааны айргийн 4-т хурдалсан амжилтаар Ган цогтын хонгор халзан азраг, Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн Ирлиз дээд насны уралдааны түрүү, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан уралдаанд амжилттай хурдалсан амжилтаар Ган зөргийн босоо хөрөн азраг зэрэг 9 азраг энэ жилийн шилдэг 9 азрагаар шалгарч байна. Азраг маань бол одоо надад 3 жил уягт 3 дахь жилээр хон уягч байна. Би энэ азрагыг Монгол Улсын гавьт малчин одоо нутгийнхаа аймгийн алдарт уяач алдар гэж хасаа би тийм бага азраг уягдж үзүү бага азраг аваад тэгээд ах маань бас надад хаддаг 20 мянган төгрөг барьж их сайхан дахиулаарай чамд очиж тавих байх гэж хэлж хөрөөлийг бодож ингэж өгсөн юм аа. Тэгээд анхныхаа уян дээр аймагийнхаа төвийн бүс 5-аар дахиад тэгээд тэрнээс хойш одоо азраг маань энэ жил нэг 10 уралдаанд орж 7 төрүүлж 2 айрагдаж 2 айрагдахдаа нэг аман хүзүү сумынхаа баяр наадам 5 аман хүзүүн дотор аймагийнхаа төвийн бүс дээр 2 дээр ирж тэгээд ингээд Говьалтай Баруун бүсийн Даншиг наадам 57-оор давхсан. Тэгээд энэ амжилттай байсан юм аа. Тэгээд
одоо ингээд нийт Ховд аймгийнхаа энэ хиймэрлэг уяачтаа бас энэ өдрийн мэндийг хүргээд ирэх жилдээ өшөө хиймэртэй ойсон хүлэг болгоно хордон онсон хүмүүсийн цаас ирэлмээ хангалтад морины босоо цагаан хиймэр энэ мөнхөд Ховдын университиг юуэж авах гэж өрөөдөө. 2016 оны Ховд аймгийн шилдэг 9 их насны морины эцэдэн шагналыг гардуулъя. Харин 2016 оны шилдэг 9 их насны мордоор Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын түрүү Говьалтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн даншиг наадмын айргийн 3-т тус хурдалсан амжилтаар Жамиа сүрэнгийн саарал Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны түрүү зүүн бүсийн уралдааны аман хүзүү ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын аман хүзүүд тус хурдалсан амжилтаар Пүрвийн 5 цагаан Говьалтай аймагт зохиогдсон баруун бүсийн даншиг наадмын айргийн 4-т хурдалсан амжилтаар Мөнх төрийн хүрэн Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн 5 баруун бүсийн уралдааны айргийн 5 зүүн бүсийн уралдааны айргийн 3-т тус хурдалсан амжилтаар Батмөнхийн хүрэн Ховд аймгийн Хаврын зүүн бүсийн уралдааны айргийн 5 ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 3-т тус хурдалсан амжилтаар Отгонбаатрын хар Ховд аймгийн Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн 3 баруун бүсийн уралдааны айргийн 3-т тус хурдалсан амжилтаар Сүхбаатарын шар хээр ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 4-т хурдалсан амжилтаар Хүрэл чулууны бор ардын хувьсгалын 95 жил үндэсний их баяр наадмын айргийн 5-т хурдалсан амжилтаар Бадамд орчийн хүрэн Ховд аймгийн Хаврын зүүн бүсийн уралдааны төрөөд хурдалсан амжилтаар Батхойгийн Сартхээр морд тус 2016 оны шилдэг 9 их насны мордоор шалгарч байна. 16 оныхоо ололт амжилтыг дэмжлээд Ховд аймгийн мань уяачтай холбоо уяачтайгаа шинжилгээ хийж байгаа энэ өдрийн мэндийг нийт ховдчуудаа дэмжүүлье. Тэгээд 17 онд амжилт бүтээлээр дөөрөн айраг төлөө олныг авч Ховд аймгийнхаа нийт хөдөлмөрчдийг баясгаж байгааг нийт уяачтай хүсье өрөө. Саарл морийг бол анх дааганд нь Сүхбаатарын хадсангаас Жамин Ширвэ Баттөр гэдэг залуугаас авчирч байсан. Тэрнээс хойш одоо 7 жил уяж баялагын даншиг, завхны даншиг бүгдэнд нь Ховдын даншигад бага наснд нь 10 дотор давхиуллаа. Энэ жил 7 настай мөр Говьалтай даншигт, баруун бүсийн даншигт айргийн 3-оор орж Ховд аймгийнхаа ардын хувьсгалын төрүүлгэлээ Сумынхаа баяр наадамд өрүүлээд Хаврын бүсийн төвийн бүстэй аман хүзүүдэж нэлээд том амжилт гаргаж шанстай энэ төр мордын нэгд орж байгаад маш их баяртай байна. Нийлээд олон морь үйсэн багтаа 16 онд. Би 16 онд нэг 24-5 морь үйдлээ. Тэрнээс улс за бүсээс яг нэг айраг авлаад аймгийн хэмжээнд аймагтаа нэг 7-8 айраг дөрөв авлаа. Хаврын бүс мөстгөө нийлээд нэг нийтдээ нэг 7-8 айраг дөрөв авсан. Тийм амжилтаар 16 оноо үдэж байна. 16 оны одоо шилдэг их насны морьор шалгарсан энэ морь маань 16 онд хэдэн наадамд одоо үйл сайж уралдаад. За 16 онд би нэг яг даншиг бодлон 3 наадамд оруулсан. Ер нь бүсийн наадамд нэг гайгүйч хувьяд оролцуулаад үзье гэж одоо энэ цоо наадамд оруулсан. Тэр ажлын маань юу ч үр дүнгээ өглөө. Энэ бас сэтгэл хангалуун байна. Уяачтын шинэ жилийн цэнгүүний дараагийн шилдэгүүд бол 2016 оны шилдэг уралдаанч хүүхдүүд байлаа. Тухайлбал Мянгад сумын 12 жилийн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Бүх чулууны Бат чулуун, Даруй сумын 12 жилийн дунд сургуулийн 9 дугаар ангийн сурагч Эрдэнэ чулууны Бэлгүүн, Дөргөн сумын 12 жилийн дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч Батмөнхийн Бат цоож, Жаргалан сумын 12 жилийн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ууган болдын Хүслэн, Булган сумын Менжит булган цогцлбор сургуулийн 4 дугаар ангийн сурагч Батгэрлийн Ган зориг, Прогресс сургуулийн 7 дугаар ангийн сурагч Орсогийн Төрмөнх, Жаргалан сумын 12 жилийн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Баян зулын Төгс бэлэг, Алтан гэрлийн Шагай, Жаргалан сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч Галбадрахын Мягмар Жавнаар 2016 оны шилдэг 9 уралдаанч хүүхдүүдээр шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа. Олон удаагийн наадамд хурдан морь унаж айраг төрөнд хурдлуулсан 2016 оны 9 шилдэг уралдаанч хүүхдүүдэд Булган сумын Сартай булган уяачтын холбооноос тус бүр 100 мянган төгрөгийн шагналыг олгож сайн уяач болохын өлзөтэй өрөөлийг өргөн дэвшүүлсэн юм а. 2016 оны шилдэг 9
9 уяачийг мөн энэ цэнгүүний үеэр шалгаруулан хүндтэй шагналыг нь гардуулан өглөө. Шилдэг 9 уяачаар Мянгат сумын уяач, аймгийн алдарт уяач Ядам сүрэнгийн ган очир, Дарив сумын уяач, аймгийн алдарт уяач Шонхрын совд, Дөргөн сумын уяач, аймгийн алдарт уяач Даваагийн Төртөвшин, Жаргалан сумын уяач, аймгийн алдарт уяач Балжаагийн ган зориг, Булган сумын уяач, аймгийн алдарт уяач Батминдийн мөнхтөр, Мянгат сумын уяач, аймгийн алдарт уяач Цогтоогийн орсоо, Мянгат сумын уяач, аймгийн алдарт уяач Галсан цэрэнгийн Баян зул, Жаргалан сумын уяач, аймгийн алдарт уяач Сүрэн жавын Пүрв, Жаргалан сумын залуу уяач Доржийн Батхуйг нар шалгарч Алтан унаг морин спорт уяачдын холбооны дэд дарга тэргүүлэгчдээс шагналаа гардан авлаа. Баатар зэрэг гадууж баян хийж байна. Улсын холбооны ерөнхийлөгч давгд орж ирсэн байна. Алтан унаг морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уяачдын шинэ жилийн цэнгүүний үеэр нэр бүхий уяачид холбооны тэргүүлэгчдийг морин спорт уяачдын холбооны дээд шагнал уяачийн алдар одон, морин спорт уяачдын холбооны 20 жилийн он медаль, аймгийн морин спорт уяачдын холбооны хүндэт тэмдгээр шагнагдсныг гардуулан өгч баяр хүргэлээ. Бас хайж зохион байгуулсан байна. Энэ ачааны хүндийг энэ хүн үрж байгаа гэж бодож байгаа. Тэглэгүй яах вэ? Ажлыг хийж байгаа. За манай бүхэлдээ бүгдээрээ одоо Ийхүү Алтан унаг морин спорт уяачдын холбоо 2016 оныхоо амжилт бүтээлийг дүгнэн оны шилдэгүүдэд шалгаруулахын зэрэгцээ аз нь алгандаа багтсан одтой хямартай 9 уяачийг шалгаруулан шагнаснаар шинэ жилийн цэнгүүнээ өндөрлсөн юм а.